боловсролын нээлттэй нөөц гэж ирсэн заримдаа зарим хүмүүс манай хааны төсөл хэрэгжүүлсэн тэрийг хэрэгжүүлж ихдээ яаж хэрэгжүүлсэн бөгөөд боловсролын нээлттэй их гэж хэрэгжүүлсэн. За тэгээд энэ боловсролын нээлттэй ихтэй холбогдсон сургууль семинарууд явуулж байна. Өнгөрсөн 5 сард шүтээсээр бас энэ чиглэлийн сургууль семинар болоход шүтээсийн директор байсан Галбарчгаа энэ талаар ярихдаа боловсролын нээлттэй нөөц материал гэсэн үг хэлсэн байна. Тэгээд бид нар энэ нэрийг хэрэглээд явж байгаа боловч яг эцэст тохирох байгаамаа. За эхлээд энэ боловсролын нээлттэй нөөц материал гэж юу юм бэ гэдгийг ихтэй зөвөр ярилцъя. За тэгэхээр энэ бол юу гэсэн юу гэхээр интернет тавьсан материалыг үүсгэх. Хоёрдугаар бол үн төлөвлөгөөр аваад ашиглаж болдог материал. Үн төлөвлөгөөр аваад ашиглаж болдог материал. За тэгээд үн төлөвлөгөө ингээд аваад ашиглаж бол зохиогчийн эрх зөрчилдөөнөө гэх тийм ээ. Тэгэхээр энэ материалуудыг аваад ашиглах бол зохиогчийн эрх зөрчилдөхгүй. Зөрчилдөхгүй байх юм бол цаатаа. Тэгэхээр сайн та бүхэн мэдж байгаа сая мэдээ олон сайтууд хааглаа шүү дээ. Задаг хүмүүс ихтэй тийм ээ. Тэгэхээр бол бид нар яаж явах вэ ингээд нэг сайтаар тавьсан материалыг өөр сайтаар авч тавиад тэгээд хүний материалуудыг авч тавьсан хэрэгээр мэдээ олон сайтууд хааглаж шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм материал тавьсан сайтуудаас материал аваад ашиглах бол та бүхэн зохиогчийн эрх зөрчилдөөгээд та бүхнийг хэрэглэх болохгүй шийдэхгүй өөрийнхөө хэрэгцээ зорилгыг ингээд аваад ашиглах юм болдог. Ийм материал. За хоёрдугаар нь энэ ямар зорилготой материал вэ гэхээр суралцах үйл ажиллагаанд хэрэглэгдэх материал. Түүнээс гадна багш нар бол сургууль үйл ажиллагаанд ашиглаж болдог ийм материалууд. За түүнээс гадна судлаачдын судалгаа хийх ашиглаж байна. За суралцах үйл ажиллагаанд хэрэглэх чинь жишээлбэл одоо интернеттэй харьцаад өөрөө ингээд бие дагаад интернетийг ашиглаад явдаг хэн болгон аваад ашиглах юм бол цаатаа болно шүү дээ. Тэгээд дунд сургуулийн сурагчдаас ихтэй тэгээд оюутнууд таа бүхэн за хичээл зааж байгаа доктор профессор багш нар таа бүхэн аль аль ингээд цөмөрөө нээлттэй ингээд ашиглаж болдог ийм материалууд. За энэ материалуудыг тавьсан вебсайт бол мэрэгчлийн чиглэлийн вебсайтууд байдаг. Мэрэгчлийн вебсайтууд гэсэн үг ерөөсөө энэ материалыг аваад байгаа сайтууд бол. За материалын хэлбэр нь бол ямар хэлбэртэй байх вэ гэхээр видео материалууд байна. Түүнээс гадна текст болон зурагтай ингээ хослсон зураг текст материалууд байж болдог. За энэ доктор жишээлбэл суралцах сургууль үйл ажиллагаанд ашиглах гэхээр сургуулийн хөтөлбөр байж болно. Дасгалдаа хороод байж болно. За тэгээд түүнээс гадна сурах хүч байж болно тийм ээ. Нээлттэй тавьсан гарын авалгууд байж болно. Ийм янз янзын материалуудыг зураг болон текст байдлаар оруулсан ийм материалууд байж байна. За тэгэхээр энэ материалын хамгийн их чухал нэр томьёо бол нээлттэй гэсэн нэр томьёо тогтож байгаа. Тэгэхээр энэ боловсролын нээлттэй нөөц материалыг яагаад нээлттэй гэж нэрлэж байна вэ гэдэг нь бол хэдэн зүйлээр бас тодорхойлж болж байгаа л да. Тэгэхээр энэ нөөц материалууд бол хэлээр байдаг, ялангуяа англи хэлээр их олон материалууд байдаг. Тэгээд англи хэлээр байгаа монгол хэлээр ч байгаа материалууд таа бүхэн яг тэр материалын нэгдүгээр яг өгөхээр шууд ингээд аваад хэрэгжиж болно гэж байсан ярьсан тийм ээ. За түүнээс гадна тэр авч хэрэгсэн материалаа жишээлбэл англи хэлээр өөр багш нар хэрэгжүүлсэн зүйлийг чинь яг дунд сургуулийн юу цэцэрлэгийн багш нар ингээд хүүхдээ ингээд хэрэглэхэд тэр жишээ баримт гэдэг юм бас таахгүй байж болно да тийм ээ. Тэгвэл тэрийг засвардаа ингээд өөрөөр хэрэгцээ тохируулаад ингээд ашиглаж болно. Тэгээд зарим нэгэн зүйлээр баяжуулаад яах нь дахин боловсруулалт хийгээд түүнийг дахиж интернет тавиад ингээд олон хүмүүст хөрвөж болдог. За тэгэхээр энийг болохоор ингээд шууд аваад ашиглаад байж болохгүй гэснийг ойлголт гарч ирж байна тийм ээ. Гэхдээ Creative Commons гэсэн лицензийг авах ашигладаг. Батуулд яг нэж байгаа энэ үсэг тавих тэгэхээр энэ лиценз ямар учир утгатай вэ гэдэг талаар та бүхэн тодорхой ойлголт авах. За жишээлбэл сая манай давхар сайтад тавьсан цэцэрлэгүүдэд гэрээр хавхуулчтай нэвтрүүлэгч болгоцсныг арга хэмжээ
зохион байгуулах гэдэг шиг байна л да тийм ээ. За тэрүүнд олгдсон нэг арга хэмжээний материалыг авцсан чинь саяхан багсны сүүлийнхээ дугаартаар аваад ингээд яг ихээр тавьчих ингээд зарж ах шиг байлээ. Тэгэхээр тэр лицензийн дагуу зарж болох уу болохгүй юу яаж ашиглах вэ гэх нь бол яг нь тэрийг зохицуулах нь гэсэн үг. За чухал гэсэн юм байна. Слайд даахаар ачаад үргэлжлэх слайд очсон. За энэ боловсролын нээлттэй боловсон газраас ороод шууд аваад ашиглаад тэрийгээр дарчвал өөр хичээл хаваад төгсөх ажил бичлэг шууд ашиглаад байна. За хоёрдугаар нь болохоор энэ орон зай цаг хугацаанаас хамааралгүйгээр ашиглаад. Жишээлбэл одоо багшийн мэргэжил дэвшлэх институт үйл ажиллагааг явуулах гэхэд манайх цаавар ингээд цаавар зөвлөлт олон талаас нь ингэж хоолтоос усаас нөгөө фацс авчираад ингээд сонирхолтой яг нь материал одоо тавиад тэгээд шууд техникээр буцаж холбогдоод ингээд мэргэжил дэвшлэх үйл ажиллагааг ашиглаж явуулах болцоотой байх жишээ байна. За орон зай цаг хугацаанаас хамаарахгүй 24 цаг ашиглаж болно. За тэгээд жишээлбэл сая нэг жишээ хэлж болж байгаа манай сайт дээр яасан гэхээр нэг материал дээр коммент бичиж байгаа. Тэгээд ингэ бичсэн байсан. Энэ комментиг очихгүй мэндийг хүргье гэж бичсэн байгаа. Тэгэхээр яг үхээр интернетэд оруулаад бол ганц 2 минутын дараа хааж гисаа хүрч штэ тийм ээ. Тэр хонтын авто цаатлаг байгаа сумд хүрчин гадаадд байгаа хүн хүрчин тийм ээ. Тэгэхээр энэ маш их хурдан олон хүн нэгэн зэрэг ашиглаж болдог учраас болдог татах юм уу гэж харж байгаа. Тийм. За тэгээд ийм олон хүн нэгэн зэрэг ашиглаж байгаа болохоор бага цагтаа яг нь зөвөрөө амархан хөгжих юм болцоо олгохыг ачаад хэрэгтэй юм байна. За энэ ямар үзэл санааны үндсэндээ хүмүүс бий болсон вэ гэхээр